За өмнөх нэвтрүүлгээр бид нэр эрчүүдийн онцлогийн тухай ярилцж байгаа. Өнөөдөр мөн ялгаа байхгүй энэ эрчүүдийн онцлогийг үргэлжлүүлээд ярилцсан. За эрчүүдийн онцлог мэдчихэж манай бүсгүүчүүд эрчүүдтэйгээ хэрхэн харилцах вэ? Юун дээр бид нар алддаг юм бэ гэдгийг бас ойлгож авдаг. Эр хүнийг хэтэрхий амар амгалан, амар тайван байдалд байлгах юм бол яг л дэндүү хөсөлдсөн ургамал шиг болдог. Ургамлыг усыг тааруулж тасалдаг тийм үү? Тэрнтэй адилхан дэндүү их услаад байхаар ургамал маань тодорхой хугацааны дараа шууд өгдөг тийм. Тэрнтэй адилхан байнга л амар амгалан тайван байдалтайгаар ингээд бүхэл юм хийгээд юм уу? Эсвэл ерөөсөө ямар нэгэн асуудал үүсэхгүйгээр өөрийнхөө хүсэж байгаа юм илэрхийлэхгүйгээр ингээд манай дийлэнх эмэгтэйчүүдийн хураагдмал байдалтай байдаг л да. Тийм тайван ингээд ямар нэгэн тэмцэл хүч оч өсрөхгүйгээр ингээд байгаад байхаар эрчүүд маань уйддаг байхгүй бүр уйдаажлж байгаа өшөө сонирхолтой байнга тастаас өхрөөд байгаа бүсгүүчүүд ч юм уу гоё өөрийгөө өнгөлөг аваад яваад байгаа эмэгтэйчүүд л илүү харагдах юм нөхцөл үүсэх бас магадaltaй ч юм тийм байдаг. Тэм учраас дэндүү усалж бас болохгүй гэдгийг бас хэлье. За бас нэг чухал онцлог байдаг. Энэ юу гэхээр зэрэг манай эрчүүд яадаг вэ гэхээр бүр яг үнэн хэлэх юм бол бүр хөгшөртлөө тийм ээ нэг гэр бүлд ороод олон жил болсон хойно ч гэсэн хажууд байгаа бүсгүүгээ ээжигээ байлгах гэдэг. Ээжигээ байлгах гэдэг. Ямар талаараа гэхээр нөгөө цэвэрлэх, нөгөө л хоол хийж өөрт нь урд нь тавьж өгөх. Ямар нэгэн уур цааргүй миний хүүгээл хөрдөөл үнсэл байж ах те. Ямар нэг юм шаардахгүй дандаа толгойг нийлэх тэр бүхэл юм дээр яг ээжигээ байлгах гэдэг байдаг. Тэгэхээр энэ хандлагаас бас зайлсхийх хэрэгтэй манай бүсгүүчүүд. Эмэгтэй хүн гэдэг чинь чи бол ээж биш, чи бол янаг бүсгүй, хайрлах үйс бүсгүй, хайртай бүсгүй, хонгор бүсгүй, эхнэр биш үү гэх тийм үү. Тийм учраас чи бол энэ залуугийн ээж бол биш юм аа гэдэг бас илэрхийлж байгаа хэвээр. Ээжтэйгээ хайр дурлал үүсгдэг тийм үү. Ээжтэйгээ бэлгийн харьцаанд оруулж байхгүй. Яг энтэй адилхан, ээжтэйгээ адилхан тийм хэлбэр хэмжээнд оруулах гэдэг байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүн бол бас энэ талыг бас өөрийгөө эмэгтэйлэг эмэгтэй хүнтэй бас байнга сануулж авах хэрэгтэй. За бас нэг онцлог байдаг. Үргэлж ингээд ирэхээр чинь уурлаад, ирэхээр нь зэрэг уурлаад, гомдлол, уйлгнаал, чи тэгсэнгүү, ингэсэнгүү нэг үзэг аваад ийш нь тавьсан ч гэл зөв газар нь тавьсангүй хогоо шүрсгэд дутуу шүрдлээ гэдэг ингээл манай бүсгүүчүүд юм. Дэнд үглээд байдаг. Үглээл, яншаал, уурлаад, гомдлоод байдаг. Чи тэгсэнгүү гэд. Энэ өөрөө эмэгтэй эрэгтэй хүний бүр асарч залхаад амар сандардаг. Яах ёстойгоо ойлгоо байдаг. Тэгээд энэ үргэлжлэхээр чиний хажууд байхыг хүсгээ байдаг. Чамаас уйддаг. Энэ өөрөө асар том алдаа байдаг. Тэгэхээр тэр дарамтанд төлөвлөе. Залуучуудыг бол оруулах гэсэн. Эрэгтэй хүн маш амархан дарамтанд ордог шүү дээ. За түүнийг анхаарах хэрэгтэй. За дараагийн нэг онцлог юу байдг вэ гэхээр за дэндүү эмзэг, дэндүү өглөөд байгаа энэ эмэгтэй бол тэгэхээр зэрэг эр хүний анхаарал ерөөсөө 30 секундэд төвлөрдөг. Энэ бол бас тодорхой хэмжээгээр батлагдсан зүйл. Чи эр хүнд юм хэлэгчл байгаа бол анхаарлыг эхлээд татах хэрэгтэй. Юм хэлэгч гэдгийг ойлгох хэрэгтэй тийм. Хоёр эрэгтэй хүн хоорондоо яаж ярилцдаг юм? Бид нар анзаардаг шүү дээ. За ингээд анзаарч хад оюутан найзууд байлаа гэж бодъё тийм ээ. За доржоо гэдээ дуудана. Нөгөө хүн юм дуурахгүй. Зүгээр юмаа хийгээл сонсоол байгаа байхгүй юу? Өнөөдөр тоглох уу? Нөгөө хүн чимээг байжсэн. Хаана? Эргүүлэл ганцхан асуулт асууж бод. 5 дахь сургууль дээр. Тэгэл юу ч дуурахгүй. Тэр нь болохоор тгий тоглоё хаа гэдэг байхгүй. Ерөөсө дуурахгүй байгаа нь өөрөө шууд тгий гэсэн үг болчихж байгаа байхгүй. Их жишээтэй тий. Гэтэл эмэгтэйчүүд чинь эрэгтэй хүнээс юу шаарддаг вэ гэхээр амар удаа үүснийхээ дараа нэг удаан тайлбарч юм уу эсвэл юу гэдэг нэг тийм юм шаардаад байдаг байхгүй. Гэтэл эрэгтэй хүн ерөөсө 30 секундэд төвлөрдөг. Чиний хэлж байгаа 30 секундэд багтах хэрэгтэй гэсэн үг. Чи үнэхээр эр залууга хайртай ханаа ойлгуулах гэж байгаа юу хүсэж байгаа ойлгуулах гэж байгаа бодж удаж байгаа маш товчхон тодорхой хэмжээ хэлээл заавал эргүүлээд хүй тэгээл да яасан гоё юм бэ ямар онцгүй байж гэдэг юм ямар нэг хариулт хүлээгээд хэрэггүй байхгүй юу. Юм ойлгуулах гэж байгаа бол товчхон тодорхой хэлэх хэрэгтэй. Эр хүн өөрийгөө энэ эмэгтэйгийн хувьд нэг чухал нэг юм бишээ гэдгийг мэдрэх тусам тийм ээ хичээж эхэлдэг.
Мэдэх тусам одоо чамайг улам хүндлээд идэг. Улам өөрөө хичээгээд идэг. Тэгэхээр зэрэг тодорхой хэмжээгээр ялангуяа танилцж байгаа үед бол одоо чиний амьдралын чи номер 1 л энэ залуу болцсон юм шиггүй гэдэж болохгүй маа л гэсэн санаа штэ, тийм ээ. За тодорхой танилцаад хэсэг хугацааны дараа ч юм уу залуу чинь чамайг ойлгоод өөрийнхөө иршүүд, хошин шог байдал тийм ээ сэтгэл татах тодорхой хэмжээний авьяас ч гэдэг юм энэ талыгаа чамд энэ илэрхийлж явах ёстой гэдгийг ойлгох юм бол тэрэнд их дуртай байдаг ирчүүд. Тэгэхгүйгээр зүгээр шууд л ингээл одоо ойрхон найзууд боллоог ойлгох юм бол бас тэр удаан хугацааны өмнөх биш болдог байхгүй. Эр хүн өөрөө чи хүлээлгэж чадаад чамааг хүндлээд за чиний төлөө ингээд гоё юм яриад хөгжөөгөө баясаагаад хөгжөөнтэй байх тийм ээ тодорхой хэмжээгээр өөрийнхөө авьяасыг харуулах хэрэгтэй гэдэг энэ үүднээс бас чи ойлгуулж чадах юм бол энэ аюул чухал энэ зөв тийм ээ. За амархан нэг оронд орчихсон бүсгүй тухай ирчүүд юу гэж боддог вэхээр би энэ бүсгүйд би их таалагдсан юм байна. Эр хүний хувьд те би энэ бүсгүйд таалагдсан юм байна. Тийм учраас энэ үгүй гэсэнгүй гэж боддог. Тэгээд хэсэг хугацааны дараа юу гэж боддог вэхээр энэ бүсгүй маань өөр одоо энэ залуутай бас л юм амархан хурдан нэг оронд орох байх та гэж боддог. Тэгэхээр ирчүүдийн бодол бол маш хурдан ойлгомжтой явагддаг байх нь шүү дээ. Тийм учраас бид нар дөрвөн нэвтрүүлэг дээр гаргаад идэг алдааны тухай яриад байсан. Тэ сая ч дурдсан. Бүсгүйчүүд маань тийм амархан оронд орох бол асар том алдаа байд юм аа. Энэ өөрөө ирээдүйн чиний 20 жил, 30 жил, 40 жил тавьж байж болно тийм. Жил энэ эр нөхрөөрөө чи хүндэлж амьдрах. Чиний өөрийнхөө одоо төвшин гэж ярьдаг тийм. Чамайг хүндэлж хайрлах төвшин гэж тогтоож байгаа гэсэн. Тийм амархан эр хүний миний айн тийм амархан өөр эр хүний бүрд орохгүй дээ гэдэг итгэл дүүрэн болох энэ гол одоо суурь гэдэг байхгүй. Тэгэхээр энийг одоо маш сайн харах хэрэгтэй. За танилцаад удаагүй хад бэлгийн харьцаанд орох тийм ээ. Бэлгийн харьцаанд орохоос өмнө ирчүүд юу гэж бодож идэх вэхээр ирчүүд бол баг ухаан алдсан байдаг тийм ээ. Одоо ямар нэгэн байдлаар энэ эмэгтэйг бол өөрөө болгож авах гэдэг шүү дээ. Бүрт урлаад, хайрлаад та бошуух шиг тийм ээ. Одоо найзлал ингээд тэрэл авах юмсан гэж бодож идэг. Гэтэл эмэгтэй болохоор зэрэг одоо тийм амархан энэ залуу ямар ч залуутай санаатай ирээдүйд ямар зорилготой ч ингээд эмэгтэй бол ингээд танаал ажиглаад байж идэг. Гэтэл оронд орсны дараа ирчүүд бол санаа намардаг. Тийм ээ. За энэ бүсгүй дурлах уу, дурахгүй цаашдаа яах вэ гэдэг юм. Гэтэл эмэгтэй бол оронд ороод биеэ өгснөхийн дараа жинхэнэ дурлж эхэлж байна. Ийм том ялгаатай байдаг. Тийм учраас манай бүсгүйч энийг сайн мэдэж байгаа хэрэгтэй. Чиний араас хөөцөлдөөсдөг гэнтгэнд би чамд хайртай шүү. Чи ямар гоё юм бэ? Ямар сайхан биетэй юм бэ? Чиний нүд ямар гоё юм бэ? Чи яс царайлаг юм бэ гэдэг ингээл янз бүрээр аргалаад оролдоод байна шүү дээ. Ингээд өдөөд эсвэл ингээд янз бүрийн чиглэлийн ошин шог ярьдаг ч юм уу те. Чиний одоо физиолог талаас нь татах гэдэг нь оролдоод ш. Энэ дээр бол анхаарах хэрэгтэй. Энэ бол бас тодорхой хэмжээгээр яарад байгаа тэр залуу чиний төлөө зүтгээд байна. Гэхдээ тэрэнд бууж өгч болдгоо л байхгүй юу? Анхаарах хэрэгтэй. Эр хүн бол өсгөөтэйгээ нэг оронд орохыг танилцсан даруйдаа л хүсэж идэг. За бүх ирчүүд бас тэгдүүм л да. Тэгтээ мэдээж эрэг дээлийн хувийг яриад байгаа шүү дээ. Дөнгөж одоо гэр бүл цогт төвшний би хүмүүсийг яриад байгаа шүү. Тэгэхээр энэ дээр манай ирчүүд ч байсан бас анхаарч ойлгож аваарай гэж бодож. Тэгэхээр яг энэ үед нь хүлээлгэж чадсанараа л эмэгтэй хүн хаждаг. Хүлээлгэж чадсанараа л өөрийнхөө үн цэнийг дээш нь явах нь шидэж өгч идэг. Хүлээлгэж чадсанараа чамааг үнэн сэтгэлээс, жинхэнэ дотоод сэтгэлээс хайрлах тэр хүсэл байдаг. Хүчин чадал гаргаж ийж, цаг хугацаа зарцуулж ийж, өөрийнхөө ингээд хичээл зүтгэл тийм ээ. Энэ бүгдийг шавхаж шаардж ийж олсон зүйл бол ирчүүдэд асар үнэтэй. Одоо нэг машин худалдаж авах гал ирчүүд ч мөнгөө цуглуулаад янз бүрийн ажил хийгээл те. Ингэжээж одоо нэг юу гэдгээ нэг ланд крузер авлаа гэж бодъё л доо. Тэр хичээл зүтгэл гаргаж 2-3 жилийн хөдөлмөр үр дүнд бий болсон. Тэр машинаа тэр залдаа тийм амар хаях уу? Эсвэл хин нэг нь шууд бэлгэлэх үү? Тэгэхгүй тийм үү? Улам л цэвэрлээл өнгөлөөл ингээл гоё байх гал оролддог тийм учраас яг тэрнтэй адилхан асар их хичээл зүтгэл гаргаж ээж л олдох юм бол чи үнэхээр үнцэтэй бүсгүй байна л гэсэн. Хүчин чадал гаргаагүй тийм ээ одоо
дөнгөж танилцаад нэг 2 ч юм уу 3 ч юм уу болцооны дараа чи бууж өгөхгүйгээр тэгсэн мөртлөө сайхан харилцаатайгаар байгаад ингээл явж штэ өөрөөр байж л тэр залуу ингээд гинтхэн алга болчихё гэж бодъё тий. Тийм тохиолдолд чи ерөөсөө сэтгэлээр унах шаардлагагүй. Яагаад тэгэхээр тэр залуу эхнээсээ л чухал харилцаа хүсээгүй байсан байгаа гэсэн үг. Үнэхээр эхнээсээ чухал харилцаа хүсээгүй байгаа энэ залуу бол хааштай хизээ нэгэн цаг чамаагаас л хайна гэсэн үг шүү дээ. Тийм учраас ийм залуугийн хойноос сэтгэлээр унаад санаагаар гомдоод өөрийгөө одоо би гологдчихдоо ч гэдэг юм уу те ийм зүйлийг бодож ерөөсөө хийх байхгүй. Шаардлага байхгүй. Ирчүүд юунд дуртай байдаг вэхээр өөрийнх нь ингээд одоо танилцчаад байж байгаа тэр бүсгүйд нь өөр одоо эр хүн тийм амархан хүрч чадахгүй те. Яагаад тэгэхээр өөрөө бол одоо энэ хүүхнийг өөрийн болгох гээд асар хүртэн чармаалт явуулж хийж байгаа шүү дээ, гаргаж байгаа шүү дээ. Одоо тусалдаг гэр орнд нь хөргөж өгдөг, эсвэл одоо хамтраад юм хийх санаа бодлыг хуваалцдаг тий болж байгаа болохгүйд нь ингээд хамтарч ажилладаг ч гэдэг юм уу. Асар их хэмжээний одоо хүчин чармаалт гаргаа явж байгаа үед юу гэж бодох дуртай гэхээр энэ эмэгтэйд маань өөрөө би ингэж хүчин чармаалт гаргаж байгаад өөр эрэгтэй бол тийм амар хүрч чадахгүй дээ гэж бодох дуртай. Энэ өөрөө тэр эрэгтэйгийн инстинкт дотоод нөгөө мөн чанар байдаг байхгүй. За эр хүн газартаа дурлахад хоёр зүйл нөлөөлдөг. Хоёртой хоёрхан гэж хэлэхэд бас сонирм байгаа. За нэгдүг нь юу байдг вэ гэхээр эр хүн өөрөө тэр бүсгүй тухай одоо төсөөлж байгаа тэр төсөөл эротик төсөөлөл нэдэг. За эмэгтэй маань ямар бие хатаа бол одоо нэг орнд орохоор ямар бол одоо хэр одоо надад хайрлах болж гэдэг юм уу. Ер нь бол энэ төсөөлөл бол эр хүнийг тэр эмэгтэй татагдах асар их том хүч байгаад байдаг. Энэ хүсэл тэр зүтгэж байгаа тэр зүтгэл тийм ээ бодол хүсэл тэмүүлтийг хэдий чиний урт хугацаанд байлгах тусам яах нь асар их хүчтэйгээр чам дурлах нь шүү дээ. Галзууртлаа дурлах гэдэг зүгээр дурлах шүү дээ. За хоёр дахь гол чухал зүйл юу гэдэг вэ гэхээр бүсгүй өөрөө тэр залуугийн хайрыг татах гэж чармаахгүй байгаад асар юу хаадаг үнцэн хаадаг. Одоо урт тагурмгүйгээл наан цан болоод дагажгүйгээл хойноос нуцтаал тийм ээ хөөе хаа гэж ингээд байхгүй байгаад байгаа юм бүсгүй өөрөө бас чармаахгүй байгаа нь өөрөө тэр залууг татах хүч байгаад байдаг байхгүй. Ийм гол үндсэн суур одоо хүчин зүйл байгаад идэв. За ер нь бол өөрийнхөө дүрмийг зохиодог эмэгтэй хүнд ирчүүд дуртай байдаг. Өөрийнхөө амьдралын дүрмийг өөрөө зохиож штэ. Мэдээж гэр бүл болсон оноо их нэртэй хүүхд чухтаа болсон оноо ч гэсэн өөрөөрөө байж чадна гэдэг бол аюул том үнсэн штэ. Хүний яг хэлснээр байх шүү тийм ээ. Чи өөртөө хайртай л өөрийнхөө шийдвэртээ өөрөө өмнөжл байх ёстой л байхгүй да. Чи өөрийнхөө төлөө амьдрч штэ яг үнэ хэлгээд тийм ээ. Мэдээж гэр бүл нь чухал л да. Тэгтэл номер 1 хүн хэдэд өөрийгөө хайдаггүй тийм ээ. За тэгэхээр зэрэг өөрийнхөө дүрмийг зохиодог эмэгтэйчүүдэд яагаад татагддаг вэхээр тэр эмэгтэйчүүд хэзээ нэгэн цагт хэрвээ таалагдахгүй бол тэгвэл баяртай гэж хэлж чаддаг л байхгүй. Тэ тэр эрэгтэй өөрийнхөө ойлгох гал ингээд янз бүр болоод ч юм уу эсвэл одоо хитрхи одоо тэ өөрийнхөө үгэнд оруулах гад ч юм уу өдөрт гад ч юм уу ямар нэгэн байдлаар одоо сэтгэлд нь хүрэхгүй ч юм уу ийм байдал хүрэхэд эмэгтэйгийн одоо эрхчлөлөө талдаж байдаг юм янз бүр. За тэгвэл уучлаарай баяртай гэж хэлж чаддаг л байхгүй юу? Өөрөөр шийдвэр гаргаж чаддаг эмэгтэй. Энийг мэдчих юм бол ирчүүд бол хэзээч одоо энэ эмэгтэйг алдахгүй юмсан гэж хишээд эхэлдэг тийм ээ. Яг ингээд танилцаад удаагүй байж байгаа үед ирчүүд чинь ингээд за хоёулаа уулзалтаа тийшээ уйлдаа за өнөөдөр хоёулаа тийшээ очиод хончиж идэм ингээд татаж ангаагаал ямар нэгэн байдлаар ингээд хичээгээд штэ. Хэдийгээр тэгж байгаа боловч яг цаад суурьнд болохоор жаахан хүлээгээсэ гэж бодож идэг байхгүй юу ирчүүд чинь. Тэгжиж чамайг улам одоо нэг хүсэж хайрлах тэр хэмжээ нэмэгдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр энийг бол манай бүсгүйчүүд мэдэх хэрэгтэй. Жаахан хүлээгээсэ гэж яг өмнөд бол бодож идэг. За тэгжээж одоо энэ минь эмэгтэй бол бусад эмэгтэйчүүдээс өөр юм аа гэж гэдэг мэдэрнэ шүү дээ. Тийм мэдрэмжийг олж авах гэдэг байгаа байхгүй. Тийм үнэтэй бүсгүйг олж өөр юм болгох гэж гэдэг шүү дээ. Тэгэхээр юу буугаад өгнөд бол бас л те түрүү ярьсан л байхгүй. За нэг чухал зүйл байгаа. Эмэгтэйчүүд маань нэгд одоо бэлгийн харьцаанд ороод тодорхой хугацаа ингээд өнгөрнө шүү дээ. Яг энэ үед бол бас үнэхээр секс дуртай бүсгүйч дуртай. Манаач гэдэг ер нь эрэхтэй. Секс дуртай эмэгтэйчүүд бол бие биендээ хоёрын хоорондоо бэлгийн таашаалыг бол зэрэгтэй өргөжл байх ёстой. Яг энийг бол элен талангүй байх ёстой. Тэрнээс биш нэгд бэлгийн харьцаанд орчоод тий яг нэг орон жишээл орлоо бол одоо
За одоо гинтхэн болийч гэдэг юм уу тийм ээ. Эсвэл би чаддаггүй ш гэдэг юм уу. Зүгээр одоо манай залуучууд ирчүүдийн дунд бас нэг тийм яриад чи од тоолдог ч гэдэг шиг гэж яах шиг тийм ээ. Энэ бол нэг талаар бас өгөөд шин шоглсон боловч яг үндэ тэдний дотоод санаа жоохон идэвхтэй дуртай ийм хүн таалагддаг гэсэн санааг илэрхийлээд байна шүү дээ. Энэ дээр манай бүсгүүчүүд анхаарах ёстой. Ялангуяа бэлгийн харьцааны үед үнэхээр өөрөөрөө байж чадаад таашаал авч чадж байгаа тэр эмэгтэйгийн одоо өөрөө байж чадаад те одоо нөгөө бэлгийн дур хандлт гэж ярьдаг. Энэ дээр хүрч чадж байгаа байдал бол тэр эрэгтэй хүнийг асар их өдөөж өгдөг. Өөртөө эр хүн гэдэг бахархал төрүүлж өгдөг байхгүй. Энийг бид нар хийж байгаа. Үнэхээр чи бэлгийн харьцаанд орсон л бас те өөрөөрөө байж тэрнээс таашаал авах хэрэгтэй байхгүй да. Манай бүсгүүчүүд бас энэ талаар судлах хэрэгтэй, унших хэрэгтэй. Тодорхой ойлголттой байх ёстой. За эмэгтэй бол өөрийнхөө бүсгүй хүн өөрийнхөө таалагддаг, өөртөө тааламжтай юмыг хийж л байх юм бол тэрийг хараад эрэгтэйчүүд нь сэтгэл хангалуун байдаг. Өөртөө тааламжтай юмыг хийх ёстой л байхгүй. Тэр эмэгтэй өөрийнхөө нүүрэнд гоо сайханд ингээд массаж хийгээд ч юм уу хүмүүс руугаа янзлж байгаа үед чи хоол хийгээд гэж хахдаг эрэгтэй за бараг л байхгүй те. Яг үнэ хэлээд бол. Тэгэхээр өөрийнхөө төлөө ингээд өөртөө тааламжтай юм хийж байгаа үед бол эрчүүд нь дуртай байх нь шүү дээ. Эсвэргээр манайхан чинь сандраал те эрэгтэй нэрэнгүүтэл одоо юу ч хийдэг ингээд хоол ундаа идэв үнээр мөрөө зэвлдэг ч юм уу өөртөө таалагдчих байгаа юм шиг ийм юм хийгээд эхэлдэг байхгүй юу? Үгүй шүү дээ. Чи өөрийгөө гоё арчлаад юм уу өөртөө таалагдж байгаа дуу сурдаг ч юм уу те эсвэл одоо хөгжим гэдэг юм уу фитнесээр хичээлдэг ч юм уу ийм байгаад эн чин эсвэргээрээ чиний нөгөө бодоод байгаагаас эсрэг эр хүнд чинь хажууд ч юм аа ихтэй таалагддаг байхгүй юу. Тэгэхээр энийг бодох хэрэгтэй тийм ээ. За бас нэг чухал зүйл эрчүүд маань өөрийгөө эр хүн гэдгийг бас мэдрэх дуртай. Тийм ээ. Чи одоо гудамжаар гарахад шинэ хальтаргаатай байж байдаг шүү дээ. Түшээрээ гэдэг ингээд хажуунаас нь бариад чи тусалцсан аваад явж шít. Тэгэхээр тэр хүн яг уу би нэмэгтэй хүн хэрэгтэй байна. Энийг бас би тусалж ийн гэдэг мэдрэмж төрнө шүү дээ. Ийм одоо жижиг юм шиг мөртөө их олон нөхцөл угаасаа үүсдэг шүү дээ. Тэр болгон дээр тэр эр хүний тусдаг авч л ах хэрэгтэй байхгүй да. Жишээлбэл одоо машин одоо хоол газар явж байхад эмэгтэй зам заагаал те. Одоо баруун эрг, одоо зүүн эрг чигээрээ яв. Энд чи яг тэд байдаг гэл ингээд эрэгтэй хүн тэнд үнэхээр дургүй. Чи мэдчихсэн ч гэсэн хэлэх албагүй л байхгүй да. Мэдгүй үнэхээр буруу явах гээд байх юм бол эсэргээр нь те. За баруун тишээ ирэхээр баян чандар мэддэг лөө. Юу л юм нэхэр нөгөө хүн зүүн тишээ явдаг байхгүй юу. Тэ? Гэх мэтчлэн одоо шууд одоо ингээд зааж эр хүний өөрөө мэдчихвэл зохих тийм юмнуудыг зууд зааж сургаад идэг бол өөр аюул байдаг. Ихтэйчүүд бас нэг урамгүй би эр хүн би чадчихээн гэдэг мэдрэмж бас тэрийг доош нь дараад идэг байхгүй юу. Тэ? Зогсоол дээр ингээд өө чи одоо зогсож чаддгүй юм уу гэдэг юм уу те. Тэгэж мөрөө тавьсан ч хамаагүй тэгэл орхичихвол та. Заавал тэр үнийг чи бусадтай адилхан зогсоол дээр машина тавьж чадахгүй штэ гэж хэлэх хэрэггүй л байхгүй юу. Чи илүү тавьдаг байж бас болно л тоо. Гэхдээ заавал тэрийг хэлэх хэрэггүй байхгүй да. Тийм ээ? Тэр хүн чи эр хүн шүү дээ. Эр хүн. За, эр хүн бол эрчүүд бүсгүүчүүдээ хүндэтгэлийг хайрыг олж авахыг хүсэж байдаг. Тодорхой хэмжээр хүндэтгэлийг олж авах. Тэгэхээр хийсэн үйлдэл дээр нь бид нар бас тодорхой хэмжээний урам өгч явах хэрэгтэй. Тэ? Урамыг бол заавал өгч явах. За, ингээд энэ урамын тухай ч гэдэг юм уу, цааш нь эрчүүдийн онцлогийн тухай дараагийнхаа нэвтрүүлгээр ярилцгаая. Баяртай.